хувийн тийм дайралт иржсэн тохиолдлууд юм байдгүй. Оо зөндөө шүү дээ. Чи бол муу цагаач гэдэг. Би ч Монгол хүн шүү дээ. Тэр хаана амьдрах нь тийм чухал. Бол уулын мохорт ингээл юу ч хийгээд яваад байгаа. Зөв ч юм хийж, гооч юм хийж. Чон уугна. Тэгж нэрэлж бас болохоор байгаа байхгүй ингээд. Чон ч нь өөрөө жинхэнэ байгаль хамгаалагч юм байна шүү дээ. Тэрийг хэн хийгээд байгаа. Нөгөө чон ч нь хийгээд байна шүү дээ. Өөхөрөө ингээс нэг хаахаж бахархсан төрлийн хүмүүс байдаг. Шагаа зүгөөд явхаар миний амьдрал яг юу нэмэгдээд байгаа. Алхал амархан шүү дээ. Төмөр зууд гэдэг юм бол байгаль орчны салбарт зориулж байгаа төсөв их хангалтгүй. Тэр чинь ийм байт юм шүү дээ. Хүн мэддэггүй болохоор тэгэл дайсан болж байгаа шүү. Хөглөр тоснод чинь хэцүү шүү дээ. Дээр бид нар ажиллах гэхээр бидний хүч дутдаг. Тэр судлаасаар манад байна. Байхгүй. Энэ амтангуугаар бид нар хэрэг төсөөлөх боломжгүй. Сайн байцгаана уу? Монгол Флог төвийн анх зай байна. За бид бүхэн яг одоо Монгол орны төв хэсэгт байрлах Хустай байгалийн спорт газарт ирж одоо энэ удаагийнхаа подкастыг бичгээд бэлэн болсон байна. Тэгэхээр манай Монгол Рейнжер контентын маань хамгийн анхны видео хэлбэрийн буюу подкаст хэлбэрийн энэхүү контент маань та бүхний сонирыг мэлэхаар бэлэн болсон байна. Тэгэхээр энэ удаагийн хамгийн анхны дугаарын маань зочинд манай Уугнаах маань оролцож байна. Сайн байна уу Уугнаахаа? Сайн байна. За та өөрийгөө манай сонсогчдод үзэгчдэд танилцуулна уу? За намайг Гамболдын Уганбаяр гэдэг. Би энэ Хустай байгалийн зурц газрын амтны судлаач, хамгаалтын менежер ажил эрхэлдэг юм байна. За ер нь Хустайд бид бүхэн яг одоо сууж байна те. Та Хустайд ажилладаг гэж нэг Хустайтай өөрийнхөө амьдралыг холбосон түүхээсээ яг энэхүү дугаарыг маань эхлүүлээч. Манай хүүхд залуучууд эсвэл манай подкастыг сонсож байгаа хүмүүс маань ер нь төдийлэн сайн мэдэхгүй байх. Хустай гэж яг юу юм бэ? Та яг яагаад энд ажилладаг юм бэ? Зөв Хустайд их сонин төгөр ирсэн дээ. Яаж ирсэн гэхээр 2012 онд их сургуулаа төгсөөл. Тэгээд хаана яаж ажиллах учраа олохгүй тийм ээ. Дөнгөж төгссөн. Одоо ингээд ер нь яах юм бол таа. Эсвэл нутг руугаа буцах хэрэгтэй юм болов. Тэр үед би шавжийн генетикийн судалгаагаар бакалаврын ажлаа бичиж хамгаалж ирсэн. Тэгээд ерөнхийдөө манай судлаач цөөтэй тэгээд дээр нь судлаач нар нөгөө ингээд хөрөвдөг тийм ээ ийм чадвартай болохоор зэрэг манай удирдагч тухай энэ бакалаврын удирдагч маань чи шавж чин шууд тоологддог. Шууд шавж иддэг тийм ээ. Тэгэхээр манай энэ юу хүрээлэн геник судлаач Хустай байгалийн газар шууны судалгаа их чинь чи тэрэнд нь оролцоод оюутнууд бас ингээ оволдохгүй хоороо чи нэг ороод яваадах гэсэн. Тэгэл заа гэл өөрөө тө хэрээр явж тэр яг л нөгөө хэрээр яваад энэ байгалийн сайхан амтын судалгаа ер нь юу гэдэг сонирхол ингээд нэг амтын мэдэрсэн байсан. Тийм учраас тэрэндээ явахын төс байгаа юм чинь тийм боломж олдлаа. За явъя гээл. Тэг Хустай байгалийн зурц газар ер нь оюутан ахуудаа ингээд мэдсэн. Ийм газар гэдэг техник төвшүүлт юм. Өмнө нь бол ирж үзэж байгаагүй. Тэг ийм боломж олдсон юм чинь 14 хоног яваад ирээ. Тэгэл тухайн үед шийдээ гаргаад нөгөө багштай холбогдоод тэгэл анх ирж байлаа. Хустайг тэгвэл та одоо манай сонсогч хүмүүс ч юм уу мэдгүй байх юм бол та өөрийнхөө товч үгээрийг илэрхийлээ тайлбарлаад өгөөч. Тэгээ та яг одоо яг хийж байгаа ажлаа бас маш энгийнээр манай уншигчдад ингэ тайлбарлаж мэдрүүлбэл яг юу гэж ойлгох вэ? За ер нь одоо суурь маань тэгэл биологч, экологч, судлаач хүн байх нь шүү дээ. Тэгэхээр судлаач хүн гэдэг бол тийм ээ салбарын судлаач нар байна. Биолог гэхээр чин дотроос олон янз болно шүү дээ. Зам төрхийн судлаач, этологч гэдэг юм тийм ээ. Яг амтны нүүд шилжилт, орон зайн, эколог ийм судалгаа хийдэг. Яг амтны одоо юу гэдэг таваар мавар судалдагч байт юм уу, нөөц судалдагч байт юм уу тийм ээ. Эсвэл тоотлогоо судалгаач гэдэг ингээд өөр болоод арга зүгээс ш тэр ингээд бидрийг жоохон доошод эхэлнэ. Юу хийдгээс шалтгаалаад ингээд ангилдаг гэсэн. Хаана ажилдгаас шалтгаалаад. Тэгэхээр би энд яг үүд юм ихэр амтны судлаач нэртэй. Тэгээ бидний хийдэг юм бол 14 хоногт нэг удаа амттай явж тоолдог. Тэгээ зөвхөн би явдаг. Амтан ажилладаг байгаль хамгаалагч байгаа бид нэр өрсөж яваад анхнаасаа ингээд манай хамгаалтын газар анх оршин бүрэлдэхтэй илүү судалгаанд суурилсан юм байгаль хамгааллыг хөгжүүлсэн юм байна л.
Тэгэхээр илүү судалгааныхаа үр дүнгээр бид нар дараагийн ажлаа яаж хэрхэн төлөвлөх вэ тийм ээ. Тэр байгаль хамгаалал нь явагддаг тийм байсан. Тэр ч одоо буйнаар нь тэгэл амьтдынхаа нөөцөн дээр илүү одоо тогтож ажиллана да. Одоо хусдад хэдэн тахи байна жишээ. Манай бол гол амьтан чинь тахи шүү. Тахи сэрэг юм шүү. Хусдаа онцлог тэгэхээр тахи. Тийм. Хэдэн бууг байна. Хэдэн зээр байна. Хэдэн чон байна. Тахи маань яагаад өсгөөд вэ? Тахи бол өсөх ёстой тийм ээ. Яагаад өсөх ёстой? Өсгөөл байх ёстой юм. Жил бол өсчөөс зарим жил ингээд буураад юунаас олж буураад байна. Тэр бүх шалтгааныг нь биологч нар мэдж тайлбарлах. Тэр мэдхийн бол бид нар ажиллах хэрэгтэй. Яаж ажиллах вэ? Тэр чинь мэдэх бол өөр өөрийн аргацсан шүү дээ, тийм ээ. Ажигдаж мэдж болно. Тоотлогын динамикийг харж болно, тийм ээ. Юун дээр их ирээд байна? Яагаад төхөд эрдэс бидсэн дутагтаад байгаа юм уу, тийм ээ. Хангалттай шин төжил авахгүй байна уу? Гантаа зам болоод тэгээд байна уу? Эсвэл зуд нөлөөлөд байна уу? Тэгэл амтан болгонд өөр өөр нөлөөлнө шүү дээ. Жишээ нь таргуун одоо зуд нэг нөлөөлдөггүй байлаа гэхэд ган бол маш хүчтэй нөлөөлдөг байдаг ч юм. Гих мэтэл зуд чинь бас дотроо олон янз болдог. Намар их одоо эрт цас ороод дулаараал тийм ээ хүүтрээл ингэж их юм бол төмөр зуд гэдэг юм болдог. Цас хайлал мөс болоод дахиад дээр нь цас ороод хайлал мөс болоод гэж давхар ингээл өндөрсөөр төмөр шиг хат юм болдог. Тэгээд дээр нэгээ салхилаад шуур улам хатуурал. Тэгээд тэр их ч нэг амтд ингэж цавчиж идэж чадахгүй, доорх өвсийг гаргаж чадахгүй. Тэр бол яг ингээд зэрлэгэмтийн тоотлогоог бол аягүй унагдаг юм байна. Гэдэг ч юм уу. Гих мэтлэн тэр амтдын тоотлогоо сүргэлж байгаа байдал, тийм ээ, хүйсийн харьцаа, эдгээр нь одоо тэр байгаль цаг ууртайгаа, тийм ээ, тухайн жилийн хур тундас, цас, зузаан эдгэртэйгээ им бүх нөлөөн дээрээс одоо юу болоод байгаа юм гэдгийг тайлбарладаг юм хүмүүс аахгүй. Тайлбархыг зорддог. Тэгэхээр одоо энэ хамгаалтын захиргаадууд юу нь байгаль хамгааллын чиглэл рүү ажиллаж байгаа байгаль хамгаалагчид байна, мэрэгчлэтнүүд байна, судлаачид байна тий. Тэгэхээр ер нь бол яг энэ салбарын мэрэгчлэтнүүд таны хувьд ажилтнууд ч юм уу судлаачид байгаль хамгаалагчдыг ямар байх ёстой үндсэн яг таны хувьас ингээд байгаль орчны хамгааллын салбарт ажиллаж байгаа хүний нэг юм 3 ийм зарчимтай байх ёстой гэж үздэг зүйлээ та бидэнд хуваалцвал. За яг ийм байх ёстой гэхээс илүү таны өнцгөөс судлаач хүн ч гэдэг юм те байгаль хамгааллын хүн байгаа нөхцөл байдлыг ингээ ажиглаад биш энэ үгийг хэлэх дуртай л да. Байгаль хамгааллын салбарт ажиллаж байгаа ялангуяа бид нар шиг яг энэ газар дээр нь ажиллаж байгаа ийм судлаач байгаль хамгаалагч нар энэ байгаль хамгааллын хамгийн сайхныг нь олж хардаг. Яг тэр зэрлэг юм тийм ээ. Бүгд ингээ шавжин ч байдаг юм ингээл өрөөхтэй тийм ээ. Үр төлөө хэрхэн өсөж байгааг нь хардаг. Энэ нарийн нандин юмнуудыг бид нар л олж харна. Бид нар л олж чадна. Тэр сайхан юм хардаг. Эсвэргээрээ хүний буруутай ажиллагаас тийм ээ байгальд орчин сөргөөр нөлөөлж байгаа. Бүхий л муухайнуудтай нүүр тул гарч ирдэг. Тэгэхээр ийм одоо давуулгаатай тийм ээ савлгаатай ийм нөхцөлд сэтгэл одоо тийм ээ тэр одоо эмоц өдр засрах хэрэгтэй. Тийм ээ. Ийм нөхцөл яаж мэдлдэг. Тэрнэр чинь ингээл хүн ингээ орж ирэлт мэдхгүй өнөр мэд санаатай юм санамсгүй байдлаар орж ирэл амтан бод алчлаа шүү дээ. Тэр өдөр ингээд уурлал ингээд гэж болохгүй. Тэр ийм нөхцөл бид нар яаж ажиллах вэ? Тэр хүн ч гэсэн монгол хүн шүү дээ. Тэр ийм хүнийг бас яаж байгаль хамгааллын хүн болгоход би нөлөөлөх. Нэг. Хоёрт нь бид нар л энэ Монголын газар нутгийн бидний эцэд шүү дээ. Хоёрт нь худлаа харьцуулах. Зарим ингээл юм ингээл анзаарал амтны одоо ингээл өгүүл хөдлөл тийм ээ аран шин ингээ гаргаж байгаа ингээ байдлыг хараад уншиж сурах хэрэгтэй. Заримдаа бас буруу харна шүү дээ. Тэгэл ингээл залуучууд бид нар ч хүүхдүүд байлтай ингээл залуучууд ингээл бие биенээсээ илүү гарах гэж юм ингээл илүү ажигсан юм шиг сарилах гэл жоохон дэгстүүлэн тийм ээ. Манай монголч бас дэгстүүлэх дуртай. Тэгэхээр бодит байдал тэмдэглэлээ маш сайн хөдлөөд худлаа ярьж болох тэргээ биччихэлтэй хэрэгтэй. За гуравт нь тэгэл маш одоо тийм ээ төвчээртэйгээр ажиллаад туустай хэрэгтэй. Тэг ийм байхад тэгээд аяанда чадвартай тийм ээ ер нь бас
наан цаанцыг болоо харчдаг. Ахтар тийм судлаач болно доо гэж боддог. Тэгээд суралцсан явж байна да. Хамгийн ихнийх дээр та хэллээ штэ. Хамгийн сайхан зүйлийг нь ч мэдэрдэг, хамгийн хэцүү зүйлийг нь зэндээ бид нэр мэдэрдэг гэд. Тэгэхээр таны хувьд яг та юу хийж байхдаа, юуг харж байхдаа яг ямар үед хамгийн сайхан ад жаргалыг ч юм амар амгалан мэдэрдэг вэ? За мөн таны энэ олон жилийн туршлага дээр үндэслээд одоо та хамгаалтын цагаанд хэдэн жил ажиллаж байгаа? Ер нь амтны судлаач болсноос хойш, их сургуулаа төгснөөс хойш ч юм уу энэ салбарт. Одоо бүтэн 14 жил ажиллаж байна. Тэгээ ингээ 15 дахь жилдээ орж байна. Тэр энэ 14 жилийн хугацаанд яг энэ салбарт ажилласны хувьд хамгийн хүнд хэцүү зүйл яг юу бэ? Тэр тухайга бас нээлттэй хуваалцвал. За тэгээд ер нь тэгэл манай байгаль орчин салбар ер нь их манай Монгол орн их баян л да. Гэхдээ байгаль орчин салбарт зориулж байгаа төсөв их хангалтгүй байдаг. Дэмжлэг муу. Гэхдээ одоо сүүлийн үед маш олон төслүүд хэрэгжиж эхэлж байна. Тэгэхээр тэр болгоно одоо бага онжиног юу гэдэг бас төвхтэй. Тэгэхээр хамгийн одоо хэцүү зүйлс нь ер нь бол тэгэл төсөв муу байна, цалин бага байна ч үт юм уу тийм ээ. Эсвэл миний судалгаа хийсэн чи ийм төхөөрөмж олдохгүй байна ч юм. Энд бол би хийцээч тэгж шантарч үзээгүй. Шантармаар юмнууд байдаг. Тэрний юм бол хүнтэй л ажиллах. Тэгэл огт өмнө мэдж байгаагүй. Тэгэл өссөн одоо миний өнгөрсөн амьдрал ямар байдیں۔ Тэрийг хараад тийм өссөн орчноо тэр туршлагаас хамаарал энэ амтцын зам төрхийг бид нар ингээл хараад ажиллаа тэгж байгаа юм байна. Ингэж байгаа юм чинь юм биш тэгэл ингэж ойлгож байгаа шүү дээ. Өглөөр 3 өнгөрөөл 4 цагт босоод 3 цагт босоод 4 гэж ууландаа яриад нар мандахаас юм. Өглөөр туснаа гэдэг чинь хэцүү шүү дээ. Тэгэл ирээл тэрнээс өмнө ирж амтны хэвтэртэй босхоос өмнө тэр амтны олцсон байхгүй. Тэгэл яг тэр 50 намгалан байгаа үедээ энэ амтны яг зүгээр давхиж байгаа амт бол хамаагүй шүү дээ. Тэр чинь давхигүйгээ л айгаал алгал. Гэтэл яг ингээд өөрийнхөө байхдаа ямар сонторх үзүүлэлт. Энэ нь одоо ямар учиртай тийм ээ. Энэ байгальтай яаж нөлөөлдөг. Ер нь эднэр яаж амьдрэх. Тэр одоо буух ингээл идэж байгаа хажууд нь чоноо ингээл би ингээд дүр төсөөлөхтэй ингээд хүүхэлдэн кинон дээр ч юм уу бид тэгж л одоо харж байгаа шүү дээ. Тэгэл жишээ ятдаг. Тэгэхэд л бол ардын амын зохиолчд юм бол уншихад яг судалгааны нарийн өндөр бол тэр бичигдэхгүй л. Тэгэхэд л чон хараад буугуул зүхтаад юм байна. Тийм ээ махчин амт бол махчин амт юм байна гэж боддог байсан ч үгүй. Чон хөвтөж байгаа. Хажууд нь 20 метрийн зайтай бууг ингээд дээл чонд руугооч харах. Таахгүй. Тий таахгүй. Ай хайцаа. Хин ч одоо би буруу хараад байна уу гэл. Нүдээ ашчиж байгаа л харж байгаа. Байж байгаа. Тэгэл дараа нь ингээл нэг харсан чинь нэг чоныг согоо хөөцсөн юм чинь. Чон нь уулан согоо хөөх хэрэгтэй байсан. Бидний мэдхээр тий. Тэгэхээр орон зай цаг хугацааны хувьд тийм ээ юм ялгаатай байдлууд үүсч эхэлж байгаа байхгүй. Нөхцөл байдал нь яг ямар байгаа гэдэг шалтгаална. Тэгэхээр нөгөө энэ зүйл хоорондын өрсөлдөөн, зүйл гэж яг юу юм, амтан гэж юу юм тийм ээ. Амтны занаран шин гэж юу юм. Тэгээд энэ зүйл хоорондын өрсөлдөөн гэж юу гэдэг, зүйл дотоодын өрсөлдөөн гэж юу гэдэг. Ингээл биологийн хичээл дээр бид 10 жил тахтаа ингээл уншаал ингээл тийм ээ цээжлээ юм байдаг, тийм байдаг гэл ингээд хадны жишээнүүд татаал тийм ээ. Сармагч нэндээ тэгээд гээл ингээд чинь би сарвчин төсөөлчихдөггүй ш хараагүй тухайд хараагүй яа тийм мэдхгүй. Тэгэл ингээл мартагдаад өнгөрдөг. Гэтэл яг тэр байгаль дээр нүрээ хараад тэрийг харахад яг нөгөө хичээл чинь сэтэн гэсэргээд ороод ирчих. Ийм байт юм биш. Тэгээд ийм сайхан юм харцсан хүн чинь тэгээд баргийн юм дээр шантрахгүй шүү дээ. Энд ч олон хүн энийг харахгүй байгаа шүү дээ. Тэгэхээр би өөрөө ингээд хараад ингэж байгаа юм бол яагаад хойч үедээ ингээд сайхан бичээд өглөөлөд үлдээж болохгүй гэж. Бидний хүүхэд байхад ардын намын зохиолууд сайхан байдаг байсан болохоос яг амтны зам төрхөд ийм байд, ингэдэм байх, тэгдэм байх гэсэн одоо ч тийм бүтээл ховор шүү дээ. Тийм болохоор бид нэр өглөөлөх хэрэгтэй юм тий. Мэддэггүй өсдөг. Мэддэггүй болохоор хүн мэддэггүй болохоор тэгэл дайсан болж хувирна шүү дээ тийм. Мэдхгүй юм чи хайрлаж хамгаалахгүй юм чи. Тэгэл тэрийг өөрөө ингээ ясмахаараа мэдрээд ирж байгаа болохоор ингэх хэрэгтэй юм шиг. Ингийн зүйл одоо би яах вэ? Ингээ хотлоо ингээ яриа суугаад ажуулчаад.
Тэгэхээр энийг баримттай байхын тулд яг гээл ингээл нөгөө гэрэл зураг авдаг болоо, сонирхдаг болоо, бичлэг хийдэг болоо сүлд. Олон тал. Тий, ингээл тий. Тэгэл ингээд цаашаа хөтлөөл явчихж байгаа. Өмнө нь нөгөө нэг манай Монгол Ranger контент бас маш олон байгаль хамгаалагчнууд мэрэгчлэтнүүдтэй бас ингээ ярилцлага хийж исэн. Яг тэр үед бас яг тантай адилхан ингээ сонсогддог байхгүй олон давтамжтайгаар байгальдаа нөгөө нэг хүнд хэцүү ширүүн нөхцөлд ажиллахаас илүүтэйгээр хүн хүнтэй харьцах айгүй хэцүү байдаг. Тэ яг энэ хүн хоорондын харилцааг зохицуулах бидний өдөр тутмын ажлыг тэр хүнд ойлгуулах маш хэцүү байдаг. Хүний буруутай үйлдэлээс болоод энэ бидний хамгаалдаг зүйл байнгын юм аюул төртөд байна гэд байнгын ярьдаг. Тэгэхээр таны хувьд болохоор яг ийм хүний буруутай үйл ажиллагаанаас харилцаанаас ч юм уу үүдж байгаа тэр маш том жишээг яг устай дээр юу байгаагаар жишээ татаа тайлбарлах юм бол ямар аюул хүмүүсийг учруулж ийн энд? Тэгээд юу л да. За яг манай хамгаалалттай газрын 3 том бидний том ялдаг 3 том аюул бол бий. Энэ хустан байгалийн зохицол газарт одоо тулгарж байгаа одоо аюул занал гэж хэлж болно. Дандаа л хүний нөлөөт. Одоо тий хүнээс үүдэлтэй, хүний буруутай болоос. Эхнийх нь одоо тэгэл хаас яг үл ярьдаг болж тээ. Тэгээ дөрвтэй ажил хийж байгаа юм байдгүй. Манай Монгол орн даяар хаа яг үл тохиолддог болсон. Энэ бол мал. Хамгаалалттай газар нэвтэрж орж байгаа мал, бэлчээрэлж байгаа мал гэсэн. За мал гэхэр чи Монгол хүн мал иддэггүй юу гэл. Үгүй тийм ш. Юу миний хэлэх гээд байгаа санаа бол ямар нэг юмд хим хэмжээ гэж байдаг. Хэмжээ хязгааргүй юм гэж байдаг. Энэ дэлхий дээр. Энэ нөөц гэдэг юм бол бид нар дандаа нөөцөн дээр амьдарч байгаа. Ямар ч юмны. Энэ нөөц гэдэг юм бол шавхагддаг. Тэгэхээр энэ бэлчээрч гэсэн нөөцтэй. Тийм ээ? Энэ бэлчээр баялаг тийм ээ. Гэтэл энийг бид нар нөөцөнд нь тааруулж ашиглах хэрэгтэй. Гэтэл нөөцөнд нь тааруулахгүйгээр бүр ингээд нөөцөөс хэтрүүлээд агуулаад бид нар идээд байгаа байхгүй. Тэгэхээр юу болж эхлэх вэ? Бэлчээр маань талхтаад ирж байгаа. Тэгэхээр тэр бэлчээрийг чинь зөвхөн мал идэхгүй шүү дээ. Тэнд чинь байгаа нэг амьтад идэнэ. Өвсөн тэжээлтэй амьтад. Тэгэхээр тэд нар чинь нөгөө тоотлогын асуудал үүсэж байна. Тэгээ манай хамгаалалттай газрын нөгөө гол чухал тийм ээ яг сэргийн дэлхий дээр өмнө нь одоо байгаль устцсан байсан. Амьтны хөрөлн цөөхөн хэдмүүлсэн байсан дахийг Монгол оронд нь сэргийн нутгууд маш том ажил хийгдэж. Олон жилийн түүхтэй 34 жилийн ажил хийгдэж. Тэгээ ийм ховор амьтныг ингээд өсгөөд сэргийн нутгшуулах гэж зорж байхад нь дахин үддэг өсөйдэн. Өсчин үе юм нийтлэг утгаараа бэлчээл гэсэн үг шүү дээ. Тэгээ бэлчээр чинь байхгүй болоод ирэхээр яах. Энэ хамгаалалттай газрын үндэслэлтэй зөрчилдөд эхэлж байгаа. Тэгээ тэн дээр бид нар ажиллах гэхээр бидний хүч дутдаг. Хуулийн хүрээнд. Тэгээ яг л мал бол төрийн хамгаалтанд байдаг. Малыг өсгөх. Мал өсгсөн хүн шагнагддаг. Тэр хүний амьдрал сайжирдаг. Тийм болохоор тэр хүмүүс ч гэсэн бодлогын төвшинл юм байна л. Тэр хүмүүс ч гэсэн тэгээ явахаас өөр яах. Тэгээ бид нар өөрсдөө нүүдлийн соёл хэрэгжилт арддаг юм шүү дээ. Тэгэхээр энийг одоо ингээд ойлгоод ингээд хөвшүүлээд энэ даацсанд нь тохируулаад ингээд нөгөө судлаач нар л ажиллана. Тэр чиглэлийн судлаач нар судалгаа хийх хэрэгтэй. Салбар салбарын судлаач нар. За манаас өмнө төдөн гатал байна. Тэр нь одоо яадаг. Төдөн гаацын энд нар ургац цавтай юм байна. Тийм ээ. Энэ төдөн мал тохиромжтой юм байна. Тэгэхээр төдөн малчин байна. Энэ төдөн малчин төдөн мал ингээд дөрвөн үйлрэлээр нөхөд юм байна. Тэр судлаач нар л гаргах шүү дээ. Тэр судлаач нар манад байна уу? Байхгүй. Гэх мэтлэн ингээд явна л да. Нэгдэх нь хоёр дахь нь болохоор за тэгээд сайхан хамгаалалт юу нэлээд сайн авагдаад тэгээд нэлээд өссөн. Зэрлэг эмтийн тоотлого маш их өссөн. Тэгээд зэрлэг эмтийн тоотлого өсчихөр зарим хүмүүс ингээд сайхан нэрээд хараад баясаад хөөх ингэж гоё байд юм байна гэх хараад ингээд өнгөрдөг. Гэтэл цаана энэ эмтийг ашиглаад тий одоо эн чинь үнгүй юм. Манай ер нь тэгээд ингээд бидний түүхэнд байглаас хэрглэж байгаа юм маань үнгүй. Өвснө нөгөө уснө нөгөө амтэн ч бас үнгүй байх ёстой юм шиг хэрглэж ирсэн. Сүүл үед л жоохон үнэтэй болж байгаа. Үнэлэх хэрэгтэй байна. Үн цэнтэй байх хэрэгтэй байна. Тэгэхээр тэрийг ингээд анханасаа тэгээд сурцсан болохоор тэр хүмүүс үнэлэхгүйгээр, 部 хулгаагаар агнах, хууль бусаар агнах юм тохиолдод ихсдэг.
Тэр нь бол нас хамгаалах гэж үзсэн л дээ. Тэгээ тэнд чи хүн хоёр хүний хоорондох асуудал үүсэж байна. Дэг нь хамгаалах гэж байгаа хүн, нэг нь хууль бусаар агнах гэж байгаа хүн, ашиглах гэж байгаа хүн тэгээд гэсэн. Хостад ер нь яг аль амтан хамгийн их тэр хууль бусан анд одоо хүртэж байна. Ер нь бол үйлдэлээр бол ялгаатай. Одоо бол тэгээд яг л одоо эхэлж байна да. Монгол тарга гэж нэг манай Монгол орны хээрийн экосистемийн тулгуур зүйл болсон. Төлхөр зүйл болсон юм. Энэ амтангүйгээр бид нар хэрэг төсөөлөх боломжгүй. Тэгээд одоо энэ бол ичдэг амтан 3 сарын ихэр хичээнээс гардаг манай хамгаалалтын газар тэгэл 10 сард ичдэг. Тэгээд 3 сар хавар бол торонхоо байдаг хөрх үржил мөржил гэдэг. Тэгээд 96 сарын 20-дээс ахвалал намар 10 сарын дунд хүртэл ичтэлэн тэгэл монголчууд агнанда идэхийн тулд тэр 2000-ад онд бол амьдрахын тулд тэр арсыг нь гадагшаа гаргадаг байж. Одоо бол арс гэхээс илүүтэйгээр идэхийн тулд нэгэнт нөөцийн тэгж багасгацсан болохоор ингээд тэр устгах аюул их амархан хүрэх гэж байна. Илүү үнд одоо бас хүрч байгаа тий. Цөөрхийн хэрээр тарганы мах ч юм уу. Ховордж байгаа л доо. Юм ховордвол тэгээд үнэтэй болох нь зарчим шүү дээ. За гуравт нь гуравт нь тэгээд нөгөө амьтдын одоо байгалийн дагалдах илгэл гэж хуулийн тусдаг л да ярьдаг. Бууг ихтэй болоод ирэхээр ясан ивэр. Нөгөө ясан иврийг нь одоо хавар буугч нь жилдээ нэг удаа иврээ унгаж гээд юм байхгүй. Тэгээ тэр унгасан иврийг нь буцаад өөрсдөө иддэг гэдэг юм. Тэр амьтд нь иддэг ийм зөв тогтолтой. Тэндээс ингэ ирсэн ус нөгдөг. Одоо байнга идэх нөгөө тэгээ 100 яваад өмсөж байх. Хүмүүсээс тэгж ойлгоод байдаг юм шиг. Ер нь бол иддэг. Гэтэл ингээд байгалийн ингэж хэдэн мянган жилийн турш яваад ирсэн энэ зүйлийг бид нэр иврийн аваад уламжлаач одоо амгааханд хэрэглэдэг гадагшаа гаргадаг хятад руу ч үгүй юм Вьетнам руу ч үгүй юм. Тийм бүлэг нөхдүүд ч биш. Тэгэхээр тэр нөхдүүд яах вэ? Өөрсдөө түүгээд авчдаг. Тэгэхээр бэлэн нутгийн иргэдийг тийм ээ бугай ясээ өрөндөрөө наавна гэл нутгийн иргэд тэгэхээр гар бие болцож байна. Тэр хүмүүс нь манай нутгийн иргэд үзэж мөнгөөр ингээд бугай өр авчнаа гэнгүүт тэр хүмүүс ч ойлгохгүй байхгүй. Яагаад гэвэл тийм буугч нь ийм амт юм аа, ингэдэг амт юм аа, байгальтай ийм хэрэгтэй юм аа. Эндээ яагаад очроод байгаа юм бэ? Яагаад одоо Монгол орны хэмжээнд ховор зүйл болчиход байгаа юм бэ ч гэдэг юм. Энэ одоо танин мэдхүүн тийм ээ мэдлэг олгох тийм ээ мэдээлэл нь маш хомс цацагддаг. Дээр нь ийм боловсролын тэнд бид нар заадаггүй. Заавал заах албатай биш л байх л да. Гэхдээ ийм одоо тарчиг боловсролынхны байдал. Тийм учраас мэдэхгүй юм чинь яа гэдэг. Тэгэл заах стор ороод нэг хэдэн нэр аваад тийшээ имэйл рүү аваад тушаач бидэнд өрөвтэй болох юм. Тэнд ийм бэлэн мөнгө өгжөл хүн авах гэл үзсэн шүү дээ. Тэгээд ороод ирнэ. Тэг яг зарим гадралдаг хүмүүс нөгөө бугаж чинь хөөгөөд тийм хавар ядарсан тэр бугаж чинь хүчээр тий яг ер нь хөвчих гэдэг. Яг хөөгөр ихээр унах гэдэг гэсэн ойлголттой. Тэгээ тэр иврүүдээ түүгээд аваач зарт. Хамгийн гол нь тэр үед нь ганцхан бууг усаа тараагаад цогтоохгүй байхгүй. Нөгөө согоонууд нь нөгөө имэгчин гэсэн үг шүү дээ. Тэгээд нөгөө тахих бас хамт юм чинь нэг л хамгаалалттай газар байгаа. Амьтад юм чинь босоод тавих. Хамгийн гол нь тэр үед нь тахингүү эсвэл одоо буугын согоо тийм ээ хээлтэй төгөх маш том хээлтэй тийм ээ. Тэгэхээр тэр одоо хээл буруу байрлаад бэрхтэж өгөх магадлалыг нэгсгээд байгаа байхгүй боломжийг нь. Тэгээ энэ ийм сөргнөлөлтөд байна. Тэнд буугууланд хідэн согоо бэрхтээд өгч байна. Дахиг бол бид нар ингээд анчиглаад ингээд идэх. Тэгээ энэ яагаад ингэх хэвээр юм бэ? Тэгээ бугын тэр юунаас бид нар тийм их ашиг болоод байгаа. Нэг албаны хүнээс би бол нэг мэдээ сонсч байсан. Манай улсны 30 тэрбум биш 30 сая төгрөг болдог гэж байгаа гаргаад тэр бугын юунаас ашиг дотор мотор авдаг юм аа ашиг. Тэгээ эргээд экологийн эдийн засаг тэгээ нөлөөлж байгаа хохирлон 30 орчим тэрбум төгрөг байдаг гэсэн юм яриа бол байдаг албаны хүмүүст. Тэг шаардлагагүй юм байна. Тэгэхээр бид нэр энийг мэдэх хэрэгтэй. Өөртөө хохироод байгаагаа ерөөсөө мэдгүй тийм. Энийг мэдэх хүмүүс ингэж гаргаж ирэх хүмүүс, ажиглаж гаргаж ирэх хүмүүс ч нэг асуудалч нар байна.
мэрэгчлэлтэн байгаль хамгаалагч. Тэгээд энд бид нар хэрэгтэй нөгөө мэдээлэл одоо юм зөв энэ нөгөө юм чинь. Зөв судалгааны зөв зэгцтэй байдаг хэрэгтэй. Ажиглалтын зөв явж байгаа. Ийм газрууд гаргаж ирж байна. Таны хувьд яг ингээд хувь хүнээс ч юм уу те яг энэ хамгаалтын захиргаанд хамгаалтын захиргааны өчний бүсд ч юм ингээд зуршил гаргаж байгаа тэр одоо этгээдээс ч юм уу юм хувийн тийм дайралт иржсэн тохиолдлууд ер нь байдгүй. Зөндөө шүү дээ. Ер нь бол нэг ямар хөө байдлаар илэрх үү? Тэгэл ер нь доромжлно л да. Тий. Чи хэм бэ? Би хэм бэ? Тийм ээ. Би нутагтаа байна. Чи бол муу цагаач яг хөө намайг ингээд судлаад нэг ус аймагаас гаралтай гэж бод мэдсэн юм шиг байна. Тэг би ч Монгол хүн шүү дээ. Тийм шүү дээ. Тэр хаана амьдрах нь тийм чухал. Амьдралын бүгд л ингээд амьдрал боломжоор л ярил амьдарч байгаа шүү дээ. Харин ингээд гар бие оролцоод ингээд явах юм дээр ингээд яг тэр бол нарчаагүй үзэгдэлтэй зам. Тэгэл ер нь одоо нэг сошиал гэдэг юм сүүлийн айгүй сайхан хөгжсөн. Тэгэл янз бүрийн байдлаар бид нар бас ярина л да ажил болгоо ингээд бас хүмүүст хүргэх ёстой. Тэгэл тэгэхээр наа тустай хаан чинь өөрсдөө иддээ штэ. Өөрсдөө тэгдэж штэ. Хизээ юм бэ. Энэ ууган баяр хизээ юм бэ. Энэ одоо хэн болцсон ингэж. Одоо манай нутагт ирээд 8 хамгаалж байгаа нэртэй. Одоо бидний нэрхийг бодож байна. Тэгэл мэддэхгүй хаягнаас тэгэл бичээл. Тэгэл эхлээд их анзаардаг байлаа их жоохон гайхаал ингээл тэр чинь бид нар шантарч эхэлж юу болж юу би ер нь юу хийгээд байгаа юм бэ тоо залуу байх та тийм ээ шантрахгүй би шантарч ийсэн шантралгүй яах вэ тэр чинь хүмүүс бөөрл хүлээж байгаа юм шиг үгүй заавал ингэж тийм ээ ингээл гэр орносоо хоол тийм ээ хатуу матан саднасаа бол эхнэр хүүхдээсээ бол ингээл уулын мохорт ингээл уулын ингээл юу ч хийгээд яваад байгаа зөв ч юм хийж байгаа буруу ч юм хийж байгаа. Тэгээд ер нь тэгээд бусад мэрэгжил тийм үү ингээд найз нөхдөд харахад цалин жоохон багтаа ч юм шиг. Гэхдээ гэр орондоо байдаггүй тийм ээ. Хөвчлэн хэрээр тэгэнгүүт чи хүн бодож шүү. Би яагаад бусад найз чигээ шүү тийм бас хүмүүс шиг зүгээр хотод тийм ээ. Өөр ажил хийгээ сайхан амьдарч болохгүй. Хөвчлэн бодлоод орж ирнэ шүү дээ. Та тэгээд түүнийг яаж даван туулаа? Одоогийн нөхцөл байдал ер нь хэр байна? Тэгээд нөгөө аав ээжийн загсан захиас гэж байна л да. Тий нэгэнт одоо энэ мэрэгжлийг сонгоцсон өөрөөсөө ерөнхийдөө иймэрхүү юм болохын гадралж байсан. Тэгээд одоо юм болгон дээр ингээ бууж өгöd байвал тий өөрийнхөө гол одоо тийм нэг насндаа амьдрах тийм ээ мэрэгжлийг сонгочоод тэгээд дөнгөж нэг жоохон иймэрхүү хүмүүсийн шалтар бол дээр яриа. Тэгээд жил одоо энэ 3 хоног Монголын 3 хоногийн дараа мартдаг шүү дээ. Мартна тэгэл тэд нэрч мартдаг юм уу яадаг юм тэгэл. Заавал хүний тэрүүгээр байх юм ямар болов. Би зөв юм хийж гинөө гэдгийг гадарлаад мэдсэн бол тэгээд тэрэнд тууштай байх хэрэгтэй. Манай хамт олон өчигдөр яг хостой төрөлцөж ирээд чоны судалгааны ажилтай танилцсан тий. Яг ингээд судалгааны ажил дээр одоо судалгааны тайлан гэх юм уу тий. Судалгааны танилцуулгыг ингээд танилцсны дараа яг танилцуулган дээр дурдгдсан зүйлстэй бид бүхүү яг өнөөдөр яг учирч тийм одоо юм хувь тохиолоор гэх юм уу аз завшаанаар гэх юм уу тохиосон. Тэгэхээр яг чоныг одоо таныг бол миний хувьд бол би одоо чон уугна. Тэгж нэрлж бас болохоор байгаа байхгүй ингээд чон гингүүд одоо миний хамгийн тодор орж иж байгаа монгол хүн чиглэл та одоо болж байгаа шинэ тий. Тэр энэ чонтой холбоотой яг юм таны хувьд танай хамт олонний хувьд ингээд тохиолдож исэн тийм сонирхолтой адал явдалтай эсвэл хүнд хэцүү санагдаж исэн тийм үйл явдлаасаа бидэнд хуваалцах юм бол сонирхолтой гэвэл одоо юу юм бэ? Одоо миний яг амьдрал өөрөө ингээд туулаад гараад ирсэн юм бол бид нар тах үсэх гэдэг. Тахан дээр бүх анхаалаа хандуулна. Тэгсэн тахимын чоны дэвдэг. Бага насны тахиуд. Яагаад хижлээ. Ишээл гарсан. Яг уу гэвэл тэгэл хуучин тэгэл бид нар өөрсдөө чоноо агнадаг байлаа. Мэдхгүй шүү дээ. Чоныг дайсан л гэж харж байгаа юм чинь. Улаасаа л бүгд малчтны хүүхдүүд байсан. Үе үеийн дарга зэрэг бүгд биш гэсэн. Тийм. Малын мань чон иддэг. Чон бол дайсан гэсэн нэг тийм нэг сэтгэхгүй суудсан бидэнд. Юм суудсан байж бид нарт. Багш нараасаа суралцаад ингээд бас ягнаад иж болдгоо байна. Чон чин байгаль юм чин байна. Тэгэл яриануд байдаг шүү дээ. Үгүй чи яагаад ингэ нэрлэлцэн. Тэгэл ингээд судлаад ингээд гайхаал ингээд үгүй чи өөр байх шүү. Үгүй юм бэ.
Чончин байх хэрэгтэй байна. Хүн байгаль хамгаалдаг, байгаль хамгаалагч нар гэж нэрлэдэг тийм ээ. Чончин өөрөө жинхэнэ байгаль хамгаалагч юм байна шүү дээ. Амьдралынх нь онцлог, амьдарж байгаа стил нь жинхэнэ бэлчээр хамгаалагч нь энэ чончин байсан юм шүү дээ. Яг амьдралын хэм маяг нь өөрөө тийм. Энэ амьтны ерөөсөө тэр онцлог нь тэрэ. Яагаад Жишээлбэл ямар хэм маяг нүүдлийн соёл иргэншилтэй ард түмэн шүү дээ бид нэр. Тэр чи юу юм? Мал эсгэж байгаа гэсэн. Мал юу идэх вэ? Өвс. Тий. Монголчууд одоо тийм өвс иддэг амтанд их хайртай шүү дээ. Тийм ээ хөөрхөн харагддаг тийм. Гэмгүү, хоргоо. Гэмгүү, хоргоо яг зөв. Тэгэхээр тэр амтсан мөнгө очроо л байвал бэлчээр гэдэг юм чинь байхгүй болоо л шүү дээ. Тэгээ тэр амтныг иддэг тийм ахчин амтнд байхгүй бол би ер нь яваад яах? Нэг гадраал байж байна шүү дээ тийм үст. Тэгэхээр амьд дээр бас тэгдэг баг. Тэгэхээр тэр нөгөө байгаа орчноо л ингээд шал удал чинь гэсэн үг байхгүй. Дахин ашиглаа л ингээд. Тэр чон байхаар ээ. Нөгөө нэг газараа бид нар байгаадах боломжгүй чоноосоо зүхтаагаад. Тэгэхээр энд өнөөдөр би байж байгаад идж байгаа чон хөрөөдөр явчихна шүү дээ. Тэгэхээр энд миний идчихсэн одоо тэр амтны идчихсэн газар явах. Ургамал нь ургах нөхцөл нь бүрдэж байгаас. Тэрийг хин хийгээд байгаа. Нөгөө чон чинь хийгээд байна шүү. Цалингүү хийгээд байна шүү дээ. Ааха. Тий. Тэгэхээр яг энэ сүүлийн үед яг ингэ чоныг хэрхэн хамгаалж ийн те яг тэр тухайга зөв айгүй тавчгаан дурдах юм бол тэгээ бас хоёлаа ярьцлага ахын дурдсан судалгаанд суурилсан байгаль хамгаалал гэдэг юм те. Тэгэхээр яг ингэ миний бас өмнө нь ингэ зочилж исэн тусгай хамгаалтай газруудаас яг хустай яг энэ судалгаанд суурилсан байгаль хамгааллын хамгийн том тодорхой жишээ болж байгаа юм шиг байдаг байхгүй. Тэр яг энэ тухай яг энэ яагаад судалгаанд суурилсан байгаль хамгаалал гэдэг байгаа юм те. Тэгээ яг энэ чиглэлээр та бүхэн чонтой яаж ажиллаж байна? Тэг судалгаан суурилсан. Ер нь хэлэхэд бол та бид нар судалж мэдж байж энэ амтныг таньж мэдж хайрлаж хамгаалж шүү дээ. Эсвэл ойлгомжтой байгалийн энэ процесс яаж явагдав тийм ээ. Энэ яаж явагдав, яаж энэ бодис эргэлж чинь гэдээ яваад байгаа. Бид нар судалж таньж мэдж тэрийг бид нар мэднэ шүү дээ. Тэгчээд тэрний дараагаар тэгвэл ингэх юм байна гэдгийг бид нэр гаргаж ирч чадна тийм ээ. Тэгэхгүй бол хамгаалнаа гэл ингээл хараал ингээд байгаад байвал тэнд яг явж байгаа нарийн процесс тийм юу болоод байгаа бид нар мэдэхгүй шүү дээ. Тэрийг яг ингээд шаардлагатай судалгаануудын хийгээд тэрнийхээ гарсан үр дүнгээр за одоо бид нар ингэхгүй бол болохгүй юм шүү. Гихчлэн тийм ээ. Яс жишээн дээр тайлбарлаж өгье. Жишээ нь тах маань манай тах судлаач нарын одоо ингээд судалгааны үр дүн гараад ирсэн. Залуу тийм ээ байцсан өрөөнд ингээд унгуулхаа байлжээ. Болоод эхэлж байна. Тэр унган ингээд гидсэндээ ихийнхээ гидсэн тогтдог, үүнийхээ гидсэн тогтдог хөглөг гэдэг юм байдаг. Тэр ингээд тогтоход яг ямар элемент дутагдахаар ингээд хийлээд юм бэ ч байд юм тийм ээ. Ийм нарийн судалгааны байдаг байхгүй. Тэг гүүнүүд маань яагаад ингээд хийлээд байна. Яагаад унгуулхаа болоод байна гэсэн. Ер нь эрдэсийн дутагдлалд орсон юм зү гэсэн үр дүн гарч ирж байгаа. Японы судлаач нарын үр дүнээс гарч байгаа. Төдөөчгөн сургуулийн эхлэгийн судалгааны төвийн ундрмаг доктор. Тэдний судалгааны бахан таамд очиж ирсэн. Тэгээ бид нар бол хужир тавьж өгöd гэдэг. Манай хостоноор хужир ургадаг. Тэг байгалийн хужир байдаггүй юм байна. Тэгэхээр амьтад янз бүрийн өдөр одоо хужирсаад тийм эцсийн тусгалд ороод байна шүү дээ. Тийм учраас бид нар хужир тавьж өгдөг гэсэн. Ойр орчмосоо татна л. Тэгээ нөгөөх нь ингээд төсөөлргөө малчиж хэрглэж байгаа. Бид нар хэрглэж байгаа юм гэхээр жил болгоно л нөгөө нуураасаа ингээд давсыг хамж аваад шүү дээ. Тэгсэн чинь энэ хужир маань эднийг нөгөө эрдэсийн дээр одоо тийм ээ хэрэгцээг хангаж хэлэхгүй юм шүү. Яг судлаад үзсэн чинь яг тийм байж таарсан. Тэнгүүт арай бид нар эрдэсээ арай өөр хэлбэрээр өгөх хэрэгтэй болж эхэлж байгаа. Эрдэс долооц молоос зүйлийг гарч ирсэн. Гэх мэтлэн ингэж одоо асуудал ингэ шийддэг байт. Тэрийг тэр судлаач хүн л гаргаж байна шүү дээ. Гэтэ ганцхан судлаач гарч ирэхгүй шүү.
Тэр тех судалдаг тийм ээ. Тэр популяцийн судалгаа хийдэг тэр судлаач нь ингээд ийм насны ангид ийм байна гэдэг гараад ирж байгаа. Нөгөө нэрийн лаборатори анализ хийдэг тийм судлаач нар нь тийм ээ. Одоо эцгийн шинжилгээ хийгээ гаргаад ирж байгаа. За техник цусны дээж үү тийм ээ. Дахиас авсан тийм ээ дээж нөгөө нэг молекул болгоч нар байд юм уу тийм ээ. Тэр судлаач нар нарийн шинжилгээгээр өө энэ амт юм гэдэг шиг гараад ирж байгаа. Ингээд олон судлаач нарын энэ үр дүнгууд нийлээд нэг юм хамгааллын хэмжээнд ажиллаж хувирж байгаа. Одоо ингээд судалгаанд суурьсан байгаль хамгаалах дээр бол ингээд тахи дээр бол ингээд боломжтой болчихсон тийм дахиад судлаад. Тэгэхээр одоо яг чонтой холбоотой юм судалгааны ажил ч юм уу судлагдсан байдлыг манай тэр нэг хэр байдаг вэ? Тэгээд хэрвээ байхгүй бол та бүхэн одоо яг яаж чоныг судалж иж ажиглаад энэ ажиллаад энэ чонтой яг яаж одоо хамтарч ажиллаад энэ тий. Хостой чон байдгүй байдаг. Гэхдээ яг хэд вэ? Тодорхойгүй юу? Тий. Хэд байдیں۔ Мэдгүй шүү дээ. Хэд байх ёстой? Мэдгүй. Тэ энэ асуултанд хэн хариулах вэ? Магадгүй та. Эсвэл тий. Тэгвэл би судлаач шилэгдэн тийм ээ. Маад хідэн тахи байх ёстой. Хідэн тахи байхад хідэн бууг байх ёстой. Тий. Хідэн бууг тийм ээ тахи тийм ээ хідэн өвсөн дижилтэй. Хідэн таргыг устдаа энэ хамгаалалттай газар маань тэтгэх даацтай. Энэ бэлчээр мэн. За их тоо байна да тийм. Гэтэл яг энд нь таарсан хідэн тооны махчаа магадгүй бүргөдч үйт юм тийм. Цармын бүргөд, хэрийн бүргөд, үнэг, хярс, нохоозыг, шил үс. Тамаа чон хідэн тоотлогоор нь байд. Бугын тоотлого ингээд зарим жил өсөж байгааг буурч. Дахин толгой зарим жил өсөж байгааг буурч. Нөгөө махчаамтын тоотлогоос ч буурч байна. Үлийн цагаан тийм ээ. Тоотлого өсөж байгааг буурч. Нөгөө нэг хярс ч байна уу? Байхгүй болоод. Мануулан байна уу? Байхгүй. Тэгээ таньж мэдэх юм бол эхний ээлж нөгөө нөөц тоотлогоо тогтож эхэлж. Хамгийн анхан шатны юм тийм ээ. Байна. Байгаа бол хэд байгаа. За хэд байгаа болсон чинь өш чон чин бүлээр амьдэрдэг вэ? Сүргэлж амьдэрдэг юм тийм биш. Тэр нутаг нарийн тийм цэгцтэй дараалалтай байд юм байна. Тийм ээ. За тэгэхээр хостод хідэн бүл байх боломжтой юм байна. За өсөнтэй жилийн амьтын тоон дээр суурилж гардаг юм уу? Яаж гардаг? Бид нэр л амьдралд нь оролцохгүй болохоос ч тэд нар чинь ингээл өөрсдөө ингээл амтнаа гнаал идэл ингээл өсөж үржил байж байгаа шүү дээ. Тэгтэл яг одоо ийм байгаль юм аа ингээл байгалаар явж байгаа хамгаалалттай газарт тийм хүний оролцоо багтаа ийм газарт хамгаалалаас өөр оролцоо багтаа ийм газарт хитэн чон байгаад. Эднэр маань яаж яваад байгаа юм? Юу үдээд байгаа юм бэ? Улирал идэж жилэн ялгаатай юм уу гэдэг маш олон асуултанд хариулах хэрэг гардаг байхгүй. Тэгээ энийг таньж мэдхийн төлөө явж байгаа гэсэн. Одоогоор тэгэхээр тэр суур мэдээллүүдийг та бүхэн цуглуулад бүрдүүлээд явж байгаа гэж ойлгож байна. Одоо жишээ нь хоёул руу уул руу нэг алхаа гараа л дээ. За. Ингээд явж явал хоёулаа бол буугтай бол таарчин. Тахтай бол таарчин. За магадгүй цагаан зэртэй цагаан зэрэг ол харчих. Нэг зовхгүйгээр энэ бүхнийг харчих байх. Гэтэл чон харагдах болоо. Өглөө бид нэр явж харсан тийм. Ямар хэцүү байсан бэ? Тэр байгалаасаа ялгахдахгүй. Ойртохоор ойртож болохгүй үнэр тэр байгалийн тэр дараа шин тийм айхтар өгчсөн амтан болоод тэр тийм ээ. Цантар хөтөлбөр нугдаад ингээд нэг бүтний цагаар болоод болчихж байгаа. Олж харах нь хүртэл хэцүү байгааз. Тэгэхээр тоотлогоог нь тогтоогоод ингэж явд юм тэгж явах. Тэр судалгаа хийх нь бүр л хэцүү бол гэсэн. Тэгэхээр одоо тэрэн дээр та сүүлийн хэдэн жил ажиллаж байна? Ер нь 2014 оноос хойш ажиллахыг зорж. 12. Тэгээ 12 онд төгссөн их сургуулаа бакалавр. 14 онд магистр хамгаалсан. Тэгээ тэрнээс хойш ер нь судлаач хүн болж төрсгч байх болчлоо. Тэгээ ер нь бол доктор гэдэг одоо ажлыг хийж байж би хүлээн зөвшөөрөх юм байна гэдгийг гадралцсан. Тийм сэдв сонгох хэрэгтэй бол ер нь ямар амтан дээр ажиллах вэ? Тэгээ над тухайн үед бол бас тэгэл чон аяг хүмүүс агнадаг байсан. Би ч тэрэн зөндөөч харж өсчихсэн. Чоныг яагаад сонгож болохгүй? Манай хамгаалалттай газар чинь одоо тийм ээ. Бид нар өөрсдөө чон агнадаг юм байна шүү дээ. Тэгээ одоо ингэ болж байна тийм ээ. Уншиж судлаад бид нар мэдчихлээ. Чи болохгүй мэн шүү. Хамаагүй юм. Болохгүй мэн. Агнах тусмаа бид нарт улам одоо тийм ээ өвшрөх. Гэхээсээ илүүтэйгээр
чинь илүү тэр одоо өөрийн биетэй ижил хэмжээний амьтан л дайрж иддэг юм байна шүү дээ. Яг мэдээд тэр чинь нөгөө хонь юм аа эсвэл нөгөө унаг тхий унаг байгаа байхгүй. Тэг тусан умар маань дайрах юм биш үү гэсний бодолтой тийм ээ. Мэдээлэлтэй болов. За тэгэхгүй тулд яах өсөх зүйтэй юм. Өсгийч явахд бид тэр үржисэл гэсэн оролтно гэж байна тийм. За ямар ч сан байгалаар нь явуулах хэрэгтэй. Тэр хэдэн мянган жилийн туршид байгалаар идэрч амьдрал ирсэн. Тэнд нь бид нар ороод цаашаа ийшээ атгах чинь өсгөн ална хэдэн гэдэг хаад. Тийм зөв зүйтэй юм биш. Тийм учраас хамгаалтай газар байх. Хамгаалтай байгаа газар тэр яг байгалийн зөв өөрийн тогтолцоогоор ирэх хуулийнхаа дагуу ирэх гэсэн. Ядаж тэрийг нэхлээд хангаа хадгалаад эхэллээ. Тэгээд юу болох нь харъя. Гээл эхэлж байгаа юм л да. Одоо ингээд зүгээр нэг жишээн дээр одоо миний эргэн тойрны жишээн дээргээд аваад үзэх юм бол манай аавын найзууд ч юм уу те эсвэл за манай аавч байж болох юм. Эсвэл өвөгийн үеийнхэн ч юм ингээд нэг уламжлалтаараа ч юм нэг юм чон үргээ шиний тэдэнд ингэж чон агны эсвэл ингээл монгол ирчүүдийн хиймээр ингэж сэрэгж ийн эсвэл чонын шагаа тийм юм сайн ч юм уу те яг ингээд зайлшгүй одоо зайлшгүй гэж одоо хайш нэг юм учир битүүлээ нэг юм мухар сүсгээр яг энэ амтныг ингээ агнах гад үргээгээд ингээ яваад идэг те энэ дээр яг таны бодол яг ямар хөө бэ? За чонын анд явж үзээгүй. Чон агнахаар явж үзээгүй. Чон агнах тухай бодож үзээгүй. Тийм монгол орчууд цөөн байх. Ер нь тэгээд улаасаа бидний нүүдлийн соёлын хөгжлийн шүүл нэг хэсэг байсан. Байсаарч ирсэн. Байсаарч байх болно. Тийм байх гэж бодож байна. Тэгэхээр тэрийг одоо буруу зөв гэх юм бас ерөөсгөл болж байгаа. Бид нар зөв мэдээлэлтэй мэдлэгтэй зөв ойлгож байж тэр амьтдын нөөцийг хэрхэн зөв ашиглах вэ гэдэг л юм ярихаас биш. Дурын нэг нөхөр гарч ирээд ихссэн байна. Алнаа. Малаа хамгаалнаа алнаа. Түрэн яриад байна. Даац нөөц маань байгаа мó? Хангалттай байгаа мó? Хитэрсэн юм уу? Энийгээ мэдчихвэж бид нэр дараагийн тэр алхал амархан шүү дээ. Хамгийн амархан юм. Тэгээ гол нь тэр амьтад чонч гэдэг юм, бугунч гэдэг юм, тархунч гэдэг. Эднэр өөрсдөө хамгаалж чадахгүй. Шүүхтэр гомдол ичиж чадахгүй. Тийм шүү дээ. Тэрийг ухаантай хүн өмнөөс нь шийдээд явах гэж бол үнэхээр их гээд байгаа юм бол тэр үндэс өөртөө судалгааны мэдээлэл боддим дээр нь тулгуурлаж дараагийн юм явна. Түүнээс 5 бугаан нэг юм удалч. 100 тарга шүү дээ. Яас их тархад 2 нийтчил да. Ингээд ч болохгүй шүү дээ. Тийм. Тэгэхээр одоо жишээлбэл сүүлийн үед бас нэг сошиал дээр бас явж илсэн тий. Одоо зарим хүмүүсээс харсан ч гэж магадгүй тий ингээд чоны арсыг ингээд нөмөрцөн эсвэл нэг өөхөрөө ингээд нэг хааж бахархсан төрлийн хүмүүс байдаг. Тэрийг хараад танд яг өөрийн хувьд ямар бодол төрж исэн бэ? Сайхан асуулт. Ер нь тэгээд юу л да. Бид ярилцсан шүү өглөөч бид өөрсдөө харсан. Чоныг харах ч нөр аягүй хэцүү гэдэг байхгүй. Хүний харааны одоо ингэ чадварыг их шаардна. Тийм ээ. Тухайн өдрийн хийх цагаа зарцуулж. Тий. Одоо тэр уулын нөгөө амьтныг чи харах гал ингэ нөгөө амьтнаас илүү сэтгэж бид нар харах байхгүй. Ядаж их ухаантай юм та. Тий. Харах нь тийм хэцүү байхад тэр амьтныг чи алах агнах гэдэг чи бүр хэцүү болж таарна. Тэгэхээр тэрийг нэг баргийн бас нэг хүн бас хийчдэг юм бас бол биш. Тэгээд иймэрхүү юм болохоор эрэгтэй хүмүүсийн одоо амьдрал одоо өгцөний өгдөл байд юм аа сонирхлыг ингээд хөдөлгөж яадаг. Нууцхан дээр Азийн хөдөлгөж яадаг юм шиг. Тэгээд тэгж ингээд агнчих юм бол би нэг мундаг ир болчих гээд байна. За би одоо л нэг ир одоо бас би гүйцэжтэй гэсэн нэг ийм бодол бидний дунд ингээд ямар нэгэн байдлаар оршиж байна. Тэгээд дээр нь хин хизээ хаана хэлцээ мэдэхгүй. Чи нэг таарах нэр бол чоны тухай сонсчихно. Чи нэг дундаж Монгол нэр бол нэг чоныг бол харчихна. Чи сайхан Монгол тийм ээ. Өстой мундаг ир чадлын гүйцээр бол чи чоныг бол агнчнаа гэсэн нэг тийм яриа яваад хин хизээ хэлцээ мэдэхгүй. Тэгэхээр цаана нэг ир чадлын тухай
Амьтад болгоно л тэгэл ир чадал байхыг хичээн шүү дээ. Тэгээ эрттэй чадaltaй ир зоригтой байхын илэрхийлэл болцсон юм одоо амьтан болчих өөрчилж байгаа. Тэр одоо саяны хүртэл тэр агнадаг байсан тийм ээ. Байгалийн нөөцөд хэрэгэлдэг байсан. Тэр одоо үетэй ингээд бид нар дээр ингээд хүрээд ирсэн. Одоо бол нөхцөд байдаг мөр болсон л да. Тэгэхээр тэрний эсрэг би бодолтой байдаг. Нөөц даацаа бид нар тогтоочоод зөв тийм ээ. Толгон дээр нь суурлаад бид нар тогтоочоод дараа нь хэрэглэх юм ярьсан зүйтэй байгаад. Түүнээс биш яг тэр чонтыг агнчаад ингээд тэрэндээ ингээд амгшаад ирчээл ингээд хэрэгээ гайхуулаад ингэж байгаа бол хүнд байдаг юм байх л та. Гэхдээ тэр одоо юу гэмээр юм те тэрээр ингээ бахархаал ингээл зөөхө зарим хүмүүс ингээл өөх мундаг бас чон сайн бууддаг хүмүүс чон сайн одоо чонын зандурх ингээ гайг багадрлдаг тэр хэмжээгээр нөгөө ойртох боломж нагнах боломж нэгсдэг тэрэндээ цаг хугацаа зарцуулдаг амьдралынх нэг сайрсчгүй хийв маяг болцсон ч байд юм уу тийм болоод эхлэхээр тэр хүнийг ингээ өөрөө хийж чаддаг ч болохоор тэрийг хүнийг ингээ одоо манайхан ингээ өргөдөг ч байд юм тийм ээ мундаг гэж боддог мундаг л да. Гэхдээ тэрийг алаад агнаад одоо тийм ээ зөв буруу юу гэдэг хин шүүх. Хин шүүхгүй шүү дээ. Одоо 108-гууд одоо 108-ын бас хэлдэг шүү дээ. 108 чоног болцсон. Зээрийн цагаан талын тийм ээ цагаан чон байхгүй болцсон. Тэрнээс шүлхий гардаг. Гарцдаг болсон гэдэг ч юм уу. Тийм нэг үнэн ч юм уу худлаа ч юм уу яриад. Гэхдээ би суурьтай л гэж боддог. Бүх зүйл энэ хорвоо ертөнцийн дээр байгаа бүх зүйл өөрийн гэсэн үүрэгтэй яг байхад тэгээд одоо юм хүний буруутай үйлдэлс болж юм байдалтай орж ийн тий. Яагаад нэрээ тэр хүмүүстэй одоо жишээлбэл тэр чоныг сайн ажилдаг, зан авирыг сайн мэдсэн гадалдаг болсон хүн зүгээр яагаад ашиглаж болохгүй. Тэр тал руу бас бодохоор харамсах сэтгэл бол төрж ийн. Тэгэхээр чон гэдэг юм тийм өөрөө тийм нөгөө ховор содн тийм хүний анхаарал ингэж өдөөдөг татдаг тийм спорт агнуурын бүр ингэж юм амтан болоо ховирчлаа шүү дээ Монголоор. Тэгэхээр тэрний эд эрэхт нь болгоно хүнд ингэж одоо содон тусдаг юм байна. Тимч байсан юм байна. Шаагийн зөвч явж байвал чаны шагаатай. Тэгээ чаны шангаа хулгаалж авахар бүр сайн байдаг. Тэгээ чаны шагаатай явж бас нөхрийн шагаагаа хулгаалдаг. Гүг энэ жарин бамдар дээр байдаг байхгүй. Би бол байх ч хүүх юу вэ? Хүүхдээ байтгал хулгаалдаг гэдэг л одоо бүр чаны шагаа. Аимс. Тий аимс тий. Чаны шагаа хулгаалдаг одоо. Тэгэхээр зүгээр чаны тэгээ шагаа зүүгөөд явахаар миний амьдрал яг юу нэмэгдээд байна. Тэр шагаа намайг хамгаалаад байгаа юм. Хүний нөгөө итгэл үнэмшил гэж нэг юм байна шүү дээ. Тэрийг одоо тийм ээ одоо би ямар шашинтай байдгийг үл хамааран хүний итгэл гэж байна л да. Хүн ингээд димиг ингээд бодоод ингээд туйлдаад ингээд ядраад ч юм уу тийм ээ ингээд чадахгүй дийлэхгүй болоод ирэхээр тийм хийсвэр юмд ингээд итгэж эхэлдэг юм шиг байна. Одоо мохор сүсэг болж эхэлж байгаа хөө тийм. Би ч өөр дээр бас гэж анхаа. Ажил бүтэхгүй болоод ирэхээр яагаад бүтэхгүй нэ яах вэ? За бүтчихвэл азар бүтчихүүч гэж яах шиг тийм ээ. Үгүй шүү дээ. Хүнээс шалтгаалж. Тийм тэгэхээр нөгөө тийм нэг өөрийн тэр одоо тэр нэг төрсөн тэр нэг одоо тэр дутуу тэр мэдрэмж ба шүү дээ. Чадахгүй байгаа шүү дээ. Тэрийгээ ингээд тэр нэг юмар ингээд ордуулах гээд байдаг юм уу ямар ч үү. Тэгэхээр тэр нөгөө нэг тэр айхтар тэр одоо ховрсодны айхтар нуугдаг юм хиймэртэй гэж үзэгддэг амт тийм нь ирээд ирэхтэн болчдөг гэдэг. Тэр нэг соёл иргэншсэн одоо ингээд бидний нэг хөгжөөл явж байгаа шүү дээ. Тэгээ шагааг нь ингээд нөгөө зарим урчууд маань ингээд гоё ингээд янзлал мөнгөөр бүрэл ингэчгүүд маш гоё төлхөрний осор болчихно. Тэрийг чинь бас жоохон мөнгөтэй нөхөрөө бас хэрэглэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр ч нэг хүмүүс содоо харагдах ямар мундаг. Хүмүүс тэгж харагддаг байх юм шүү дээ. Тэгээ энэ маань ингээд явсаар байгаад ингээд бид нэр тэрийг ухаж ойлгохоо одоо байх гэж байгаа юм ийм нэг цашгүй нэг юм хэсэг болчиход байх шиг байна л да. Тэгээд ийм л байдаг. Чаны шагаалаа зүгчилсэн нэг машиныхын төлхөрний осорч байт юм. Гих мэтэл тэгэл нэг шүдэн юм араа соёо тийм ээ. Тэр айхтар хурц соёог хэрэглэх гээл. Тэгэхээр энэ нөгөө мэдээж хэрэгцээ байгаад болоод тэрхээр нөгөөдөг чинь бас ингээд нэг чанаагнаад за нэг
хилийн нэг нөхөр. За уушгийн нэг уушгийн найнаттай нөхөр. Химиг нь хаа тийм ахын ингээд идчихвэл таны төрөхгүй ч байд юм уу тийм ээ. Арсаар ингээ сайхан даах хийчих. Эсвэл гэртээ ингээ сайхан өлгөч. Хүн орж хүү юу вэ? Чан штэ. Тийм чан ярьсан штэ. Тийм удсан ч байд юм уу. Ингээд нөгөө бид нар ингээд ямар нэгэн байдлаар соёлын нэг хэсэг болцсон юм шиг болчих. Тэр нь ингээд цаана ингээд жижигхэн бас хөөрхөн 8-аад болоо өрсөн. Тэгээ энэ маань бас ингээд нэг юм таваар тийм ээ. Хөөрхөн 8-ны юм болоо. Тэгээд дээр нь тэр ичүүдийн үерхэл нөхрөл гэдэг юм бас тэр одоо тэр чоны наанд хамт явах. Тийм ээ. Тэр хөдөө хээр гараад стрессээ тайлаа. Тийм ээ. Тэгэнгээ нэг сайхан чон хараад химэр гэж дээ одоо нэг сэтгэл санаагаа засаад ингээд өргөхөл нэг тэргээ химэр гэж ойлгоод байна. Ингэж ойлгодог болсон. Тэгээд агамчил зав ээчтэй гэдэг өөрөг нь сэтгэл засаад яваад байгаа байхгүй. Уул нь эн чин тийм ч бас яг сайн бодож миний хувьд бол тийм зөв юм бол биш ээ. Тэнд байгалаар амьдраад ингээд яваад ингээд ирж байгаа амтныг тэр амьдрах орчны маань тийм одоо энэ уулын маань сашгүй нэг хэсэг болоод ингээд өөрийн үүргийг хөрхийг үүсгэж явж байгаа. Одоо юм уу тэнд нэг ялаач байд юм уу тийм ээ. Тэр нэг хэдэн огтон ч гэдэг өөрийн гэсэн үүргийг үүсгээд амьдарч байгаа шүү дээ. Амьдарч байгаа цаг хугацаанд. Тэрийг тэр нэг тийм одоо юм хийж гээд ингээд агамчлаа гэхэд тэр цаад тэр байгальд ямар хохирлж ирж. Тэгээ юу тэр нэг зөв зүгээр явж ирсэн юм бид нэгээ тасалчихж шүү дээ. Тэрний хариуцлага хинч хүлээдэг. Тэр ингээ яваад ирсэн. Энэ нэлээд харамсалтай л юм л та тий. Одоо би тэгж бодож явдаг. Тийм бодол дээр ч үнэнчээд. Энийхээ энэ бодлын хүрээнд ажил үргээ эрхэмлэж байж байгаа. Тийм ч учраас ийм сэдвэл сонгож байгаа. Чадах гээд үзэндээ өөрийнхөө хэмжээ. Одоо анзаараад хахад манай байгаль орчны салбарт ажиллаж байгаа байгаль хамгаалагч нар одоо таны яг одоо чиглэлийн судлаачд те миний одоо зөв анзаардаг нөө жихнээс 24/7 гэдэг шиг 7 хоногийн 24 цаг л яг энэ хээр талдаа ажил үүрэгтэй бүх цаг цаваа зарцуулаад яг амьдралын зорилго болгоо явдаг юм шиг санагддаг. Тэгэхээр одоо энэ ар гэр тэгээд энэ ажил гэдэг хоёр зүйлийг яаж хоорондыг нь тэнцвэржүүлж одоо явж байна. Танай гэр бүлийнхэн таны энэ яг энэ ажлыг хэрхэн хүлээж авдаг вэ те? Дэмждэг үү, эсэргүүцдэг үү? Эсвэл яг ямар өөрийгөө оролцоод ямар байр суурьтай байдаг вэ? Тэр тухайга хуваалцвал. Тэгэл хүн л юм чинь тэгэл янз бүрийн байдлаар амьдрах гээл явж байгаа тийм ээ. Өөрийнхөө чаддаг мэдгээ хийгээл одоо амьдрал дээр гараад ингээл явж байгаа. Өрөөхтэй болвол тэрийг өсгөх гээл. Сэлэнга хооронд ч үйд юм тийм ээ. Ингээл чадхаасаа чадахгүй хүртэл явж байгаа. Янз бүрийн байдалтай, янз бүрийн амьдрал. Тэдрэл ялгаагүй нэг л хэсэг шүү дээ. Яг хүн яаж амьдрдаг, тэргээр л амьдрах гал алдаал унаал чадаал ингээл явж байгаа. Энэ судлаач суугаад идэг. Гэхдээ тэндээс үр хүүхдийнхээ аав нь эхнэрийнхээ нөхөр нь те аав ээжийнхээ хүү нагаад идэг. Тэр хүн өөрөө нийгмийн тийм ээ. Гэр бүлтэй болцсон байдаг. Нөгөө гэр бүлийн үнд чинь анхаарал халамж хэрэгтэй байдаг. Хүүхдүүд мань анхаарал халамж хэрэгтэй байдаг. Тэгээ манай гэр бүлийн бас манай чиглэлийн манай салбарын юм байдаг. Тийм учраас бидний гаргаж байгаа тийм ээ. Энэ ажиллаж байгаа юм ажлын онцлог ийм золиосыг мэддэг, ойлгодог болохоор л тэгэл явж байна да. За тэгэхээр одоо ер нь хоёулаа яг энэ хүү ярианыхаа төгсгөл хэсэг рүү бол орж байна. Тэгэхээр таны хувьд те яг ийм залуучууд бид нар хүүхэд залуучууд одоо энэ талчир байж болно, эсвэл энэ оюутан залуучууд байж. Ер нь залуусыг төлөөлж байгаа хүн болон энэ байгаль хамгаалтын салбарт яг яаж хувь нэмэр оруулж болох вэ? Бас таны энэ ажил үүрэгт бид нар яаж хувь нэмэр оруулж болох вэ? Мөн яг энэ хүү ярианыхаа төгсгөл болгоод та манай залуучуудад тэгээд энэ хүү яриаг сонсож байгаа монголчуудад те ер нь бол сонсогч хүн болгонд өөрийнхөө зүгээс гоё уриалгах ч юм уу төгсгөлийн үг хэлээжээ гэж хүсэж байна. За. Манай хамгаалалтын газрын төөх 34 жил болжээ. Үе үедээ судлаач нартай байсан, байгаль хамгаалагч нартай байсан. Тэр бүх хүмүүсийн залуу сайхан цагаа энд өнгөрөөсөн. Тэгэхээр ямар нэг юм ажил явж байгаа бол
тухайн цагийн амьдарч байгаа хүмүүс маань өөрсдийн тэр үеийг ингээ бүтээгээд ингээ дараагийн үедээ шилжүүлээд өгч байгаа. Би ч гэсэн тэрэн дээр нь явж байгаа нэг л судлаач юм. Тэгэхээр залуучууд тийм ээ одоо хүүхдүүд мэрэгчлээ сонгож байгаа энэ залуучууд та нараас өөрсдийн салбараа сонгоод явна. Тэрний яг нэг үе төлөөлөл тэр том замыг бид тойроо гарахгүй туулаад явна гэсэн. Тийм учраас тууштай байгаа яг энэ мэрэгчлэр би ажиллаж чадах юм уу юм уу тийм ээ би яг энэ амьдралаар амьд чадах юм уу юм. Энэ улс их орнд ямар үйл байгаа юм бэ? Энэ их орныхоо сайн сайхан төлөө бид нар яг ямар үүрэг гүйцэтгэж чадах юм уу чадахгүй. Зүгээр нэг иргэн нээж чад ингээд явчих юм уу? Тас хүн болж төрснөх тийм ээ. Бас нэг сайн сайхан амьдраад бас ингээд явчмаар байна шүү дээ. Тийм учраас энэ бол нэг ухамсарлаад яг л одоо хийж бүтээгээд тэгэхэд явах нь үе үедээ хийгээ бүтээгээл явах. Одоо тэгэл бидний дараагийн тийм ээ үе чинь та нар шүү дээ. Миний хараагүй хараад үзээгүй хийгээд бидний гаргасан жимээр тийм ээ. Миний өмнөх гаргасан хүмүүсийн жимээр би явж байгаа. Бидний гаргасан жимээр ингээд дараагийн ингээд залуучлаар гоноо. Ингээд чи чадаагүй зүйлс юм хийгээд явах нь ингэж манай салбарын ажил амьдрал тус маань урагшлах юм болов. Тэлийн салбарт ажиллаж байгаа хүний хувьд тэгээд ер нь бидний хамгийн иргэн болгон байгаль хамгаалагч гэж ярьдаг тийм. Тэгээд байгаль хамгаална гэхэд яг нь уулын өрөөдөр гар зогсчод хүнэмт нь оруулахгүй байх хэрэгтэй юм ямар ч хэрэгтэй. Тэгээд хүн болгон бас ойлгодог шүү дээ яг юу игээд байгаа хамгаалагч гэж нэг яриа. Мэдээж тийм иргэн болгон бид нэр эрхтэй үүрэгтэй. Өөр ингэсэн тавилантай тийм. Тэгэхдээ бид нар бүгд л байгаль хамгаална. Энэ байгальд амьдарч байгаа нэг эдийсэн. Тэгэхээр бидний хамгийн сайн хийж чадах зүйл энэ дээр ч уриалмаар. Айгүй имзэг цэцдэг. Хашаар нь бол хог. Идээд уугаад хэрэглээд гарсан юм бол үлдсэн дээр гарсан хогоо хогийн савнд наяад хогийн цэгт наваач ажиллана. Тэгэхээр яад өгөхөр амгалтай газар маань өөрийгөө санхүүж болдог. Тэрний юм бэхээр жижигхэн одоо баазтай аялал жуулчлалын тэнд ирсэн аялагч амрагч бүхий л хүний оруулж байгаа одоо тэр орлогоор одоо үйлчлэгээ аваад оруулах төссөн төлбөр орлогоор энэ сайхан байгалаа хамгаалдаг ийм газар байхгүй. Маш энгийн. Устдад жуулчид ирээд амрагч нар ирээд сайхан хоолыг идээд сайхан алуулын идээд амттын үзээ тасбар аваад орж ивэл таны төссөн мөнгө маань шууд энэ нэг ууланд байгаа амьтдыг хамгаалахад тэр амьтдын хужир өвлийн ядарсан цагт нь тавьж өгдөг тижээл нь ногоон тижээл нь тийм ээ тэр байгалыг хамгаалах гэж явж байгаа байгаль хамгаалагч мотоцикл тэрний түш тийм ээ болдог шууд зарцуулагддаг. Тийм учраас манай хамгаалалтаа газар ирж зөв сайхан аялж амраарай. гэж уриалъя. За маш их баярлалаа. Та бүхэн манцэндээ Хустай байгалийн спорт газраар заавал зочлоорой. Тэгээд өнөөдрийн манай Монгол Рейнжер одоо подкастын маань Монгол байгаль хамгаалагч подкастын маань хамгийн ихний дугаарын зочноор оролцож энэ нэг цаг завгүй ажлынхаа одоо энэ дундуур хэсэгэн цаг хугацааг бидэнд зарцуулаад энэхүү дугаарт маань оролцсон танд маш их баярлалаа. Тэгээд дараагийнхаа Монгол Рейнжерийн подкастын дугаараар тун удахгүй уулзцгаая. Монгол орны баруун зүүн хязгаар хаанч байж болно. Та бүхэн бидэнтэй цуг байгаарай. Баярлалаа.